Дэлхийгээр нэг тарган суусан хөдөлмөрч олон монголчуудаа шинжлэх ухаан танин мэдгүй од мөндөр сувгийн хамт олон дэлхийн хамгийн урт мөрөн болох нийл мөрний хөвөөн дээрээс та бүхэнд ад жаргал, эрүүл энх, ашиг орлого, эрдэм мэдлэг гэд хамгийн сайн бүхнийг хүсэн мэндэлж байна. Од мөндөр сувгийнхан маань ийм танин мэдхүйн дээлтэй аялал гэдэг ийм аяллаа хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаад бид эртний түүхт Египт улсын энэ нутаг дэвсгэрээр 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр аялж байна. Яг энэ аяллыг ивент тэтгэж байгаа байгууллага бол Монголын ууган шар айраг болох Borgo брэнд. Мөн энэ аяллыг яг зохион байгуулж байгаа компани болохоор Grace A-Star гэдэг ийм компани байгаа. Энэ компани өөрөө бол таны аяллыг бид урлая гэдэг үрээтэй. За өнөөдөр нийл мөрний хөвөн дээрээс та бүхэндээ хүрэх мэдээлэл бол нийл мөрний матар гэдэг сэдв байна. Энэ нэвтрүүлгийг хөтлөхөөр хөтлөгч Зулаа болон хөтлөгч Зандаа миний бие бэлэн болоод байна. За өдрийн мэнд Зулаа. Өдрийн мэнд. За та бүхэн анзаарсан бол Зулаа маань жоон хоолон сөөцсөн ба. Учир нь бидэнтэй хамт аялж яваа 60 монголчуудтай Египтийн үндэсний музейн үзмөр бүрийг манай Зулаа маань хөтөрч хийн тайлбарлсан бөгөөд энэ бүтэн өдрийн тийм турш үргэлжилсэн болохоор манай Зулаагийн маань хоолой жоохон гэмтсэн байгаа. Гэхдээ өөрөөх нь хэлснээр бол энэ бол фараоны хараал гэдэг байгаа лээ. Тутанхамоны хараал. Тий. За тэгэхээр нийл мөрний материалын талаар яриа. Нийл мөрний материал бол мэдээж хэрэг хэвлэр явагч мөн хоёр нутагтан. Энэ дэлхийн хамгийн гайхалтай амьтан бас хамгийн аюултай амьтан. Матар бол ер нь нэн эртний амьтан. Одоогоор мэдэгдээд байгаа амьдралтай ганц гариг буюу манай энэ дэлхий гэдэг гариг дээр үлэг гүрлийн ертөнц хаанчилж байхад тэр үед 200 сая жилийн тэртээд матар анх үүссэн ба. Хойвч явжаад зөв матар болсон гэсэн үг л дээ. Гим гэдэг үүсэн ч гэж байх. Гэхдээ 65 сая жилийн тэртээд нэгэн окторгон бит, сансрын бит дэлхий гэрч мөргснөөс болоод үлэг гүрлийн тэр хаан тус сүрэхэд харин матар амьд үлдсэн ба. Энэ мөхлийг давсан гэсэн үг. Гэхдээ матар бол бусад хэвлэр явагчтай харьцуулахад шувуу болон үлэг гүрэлтэй ойрын хамаатай. Шувуу болон үлэг гүрэл. Сонин шүнээр дэлхий дээр сая зүйлийн амьтан байхад шувуу матар хоёр хоорондоо хамаатан гэхэр те. Яг одоо Зулаа утгаар энэ дэлхийн хамгийн урт мөрөн болох нийл мөрөн одоо яг энэ ард харагдаж байна. Нийл мөрөнд мэдээж маш олон амьтан байгаа. Түүний нэг нь л одоо энэ нийл мөрний матар бөгөөд харин нийл мөрний матрыг гол мөрний хаан гэж нэрлэдэг. Яагаад хаан гэдэг талаар өнөөдөр ер нь нөгөө ихтэй ярина гэсэн үг. Учир нь гол мөрөн дотор нийл мөрний матрыг одоо энэ матартай хүчээ үүсгэх юм нэг ч байхгүй. Зөвхөн хүчээрээч биш. Нийл мөрний матар энэ дасан зохицох чадвараараа энэ биеийн зохилолгоо нь өөрөө супер амьтан. За матар бол одоо нийл мөрний матар шүү. Дэлхийд энэ тэнд матар өмнөд Америкч байгаа, Давс тусны матар гэдэг нийл мөрний матараас том хэмжээтэй ээж бий. Гэхдээ нийл мөрний матар бол гол төлөв яг Сахарын цөлөөс урагшаа нийл мөрний яг энэ айс авд амьдардаг. Сонирхолтой нь гэхдээ Мадагаскар арал хүртэл нийл мөрний матар бий. Мадагаскар хүртэл арал дээр. Тий. Ер нь цэнгэх устай тийм нэг намаг газар амьдрах их дуртай. Мэдээж гол мөрөн, нуур, голын адгийн тэр өргөн цутгаланд их амьдрах дуртай амьд ба. Халуун оронд нэг мангров гэдэг нэг нэртэй тийм нэг ойлголт байт юм байна. Мангров одоо ой гэдэг шугууч мөн маш их намаг усанд ингээд нэг шигүү ургацсан мод байдаг да. Тэрийг мангров гэдэг юм байна. Матар бас тэнд их амьдардаг. За нийл мөрөн одоо бид хоёр бол нийл мөрний яг ингээд Египт дэх нийл мөрөн дээр яг хажууданд ирэгдэн байгаа. Египт бол нийл мөрний матар мэдээж бий. Гэхдээ ихэнх нь бол ер нь Кен, Сомал, Замби, Этиоп гэдэг улсууд их түгээмэл байгаа. Учир нөгөө тэр дулаан уур амьсгал нэг яг одоо энэ нар ээж штэ ийм эвэр наранд ор амьдрах их дуртай амьтан байгаа. Тоо толгойн хувьд бол санаа зовлтгүй сайхан доктортой өсөж хөгжиж байгаа тийм амьтан. Гэхдээ зарим оронд бол бүр ховрдох аюултай байгаа. Египт жишээ нь их одоо цөөрж байгаа. Нийл мөрний матар. Тоо толгойн багасж байгаа гэсэн үг тийм. Нийл мөрний матрын гадаа төрх нь бол үнэхээр айц төрөл үз. Бүр баг бах таал айдаг гэсэн. Том болооч энэ ер нь хүн бол матраас насан турштай. Матар харин хүнээс айхгүй. Яа тэгэхээр бид амьтдыг бол айлгаж исэн. Сая жилийн турш ямар нэгэн чулуугаар модоор галаарч юм айлгаж исэн учраас ямар ч амьт ер нь хүнээс жоохон тийм дөлдөг. Тийм матар болдог. Яг тэгвэл хүн матрыг тэгж айлгах. Тэгэхээр тэр юунд нь суулгааг гэсэн. Тэр нэг айцыг бий болгоод. Тийм байна. Ер нь нийл мөрний матар бол энэ Африкт бий. Хамгийн том агч амьтан. Энэ нийл мөрний матраас илүү том агч амьтан гэж байхгүй. Эрэгчин эмэгчнээсээ хавьгүй урт, хамаагүй том. Ер нь нас биед хүрсэн яг матар бол дунджаар нэг 3-5 м урт.
жин 300-аас 700 кг-ийн хооронд хэлбэлзэн. Энэ гэдэг дунд чинь. Гэтэ хэдүүлээ одоо тэр Египтийн юунд одоо чинь харлаа штэ. Материйн зандашуулсан одоо тэр нөгөө цогцыг харлаа штэ. Тэр бол бүр би нөгөө яг алхаж хэмжиж үзсэн 6 м гар ууртай байгаа байхгүй. Тэгэхээр ер нь 6 м урт тийм том матер таарлах юм ч вэ. Тэгэх юм бол эн чинь жин бүр 1 тонн гараа авчна. Харин эмэгчин матер бол ихэвчлэн 2-4 м урттай. 200-аас 500 кг-ийн жинтэй байгаа. Арай жижиг байт юм байна тий. Гэтэ мэдээж эмэгчин дотороо ч гэсэн бас бүр том таарлах нь бий. Нийл мөрний одоо энэ матернууд бол өнгө нэх юм бол тий. Ер нь энэ арсныхаа өнгөөр эдгээр чи их зүй юм баггүй. Ингээд үл анзаарэгддэг. Нөгөө мод ч юм шиг тий. Мод хөвж байгаа ч юм шиг. Тэрнгээрээ илүү ингээд нөгөө бус барьж идэх юу л байгалийн тэр зохилгоон л байна л да. Нэг саарлдуу цайвар хөрөндөө биетэй ер нь залуу материал бол тэгэл одоо нас нь ахаад эхлэхээр одоо тийм нэг зүс нь бараан болж эхэлдэг. Харин хөвлийн хэсэг нь шаравтар хэсэг өнгөтэй байдаг те. Материйн тэр нэг хүчтэй сүүл байгаа штэ. Тэр нь бол ер нь яг зохилгоо нь бол энэ усан дотор илүү хурдтай байх тэр зохилгоо юм. Тэр нь усан дотор чинь нөгөө бүтэн эргэлдэг ч юм уу эсвэл илүү хурдан явах. Эсвэл одоо яг усан дотор байжгаад гівэнтхэн уснаас бүр ингээд пуужин шиг одоо харайх те тэр зэрэг үйлдэл нь тэр сүүлд нөгөө Тэгэхээр маш их хүчтэй сүүл байна гэсэн үг те том хүчтэй сүүл. Ер нь биеийнх нь талан сүүл шүү дээ. Тэр авраг бие ер нь тална. За нас бий төрсэн хөвлөөр явагчийн аманд яг ижилхэн хэмжээтэй нэг шүднүүд байдаг. Биднийх ч юм бол нэг араа, үүдэн шүд, соёо маяг гэдэг нэг гачин тэг хэмжээтэй өөр хэмжээтэй шүү дээ. Эднийх бол яг ижилхэн хэмжээтэй нэг 64-өөс 68 шүдтэй байна. Амьдралынхын туршид шүдэн зөвхөн нэг шүдэн шүү. Дунджаар 50 удаа солигддог. 50 удаа нэг 50 удаа солигддог нэг удаа. Шүднийхэн доор яг дараагийн шүдэн урахад бэлэн байждаг гэсэн. Тэгэхээр шүдтэй мөртлөө дараа нь шинэ шүдний язаартай гэсэн. Зэвүүн багц. Нөгөө ан ав хийжтэй махчин амтан болохоор гинтэх эрсдэл байдаг ундаг учраас дараагийнх нь хурдан ургадаг байхаар яг үнэ тий. Учир нь нийл мөрний материйн зуулт энэ хазалт бол дэлхийн хамгийн хүчтэй хазалт. Тийм ч учраас нэг амтныг зуух юм бол хизээч алдахгүй. Бүр ясын ингээд бүр зүгээр химгчээд бутлаад ийм зайлах чадвартай. Тэгэхээр чин тэнд ямар ч үд ер нь гимтэх одоо илэгдэх эрсдэл байгаа. Тэрнээс хамгаалсан байгалийн бэлэг. Тийм байна. Хазалтын тэгэхээр хүчийг нь хэдүүлээ сонирх юм. За ийнч гээд хэмжээгээр сонирхол да ийнч буюу одоо хаашааш 2.4 см тий. За хаашааш 2.4 см. Гэтэ ийнч квадрат гэхээр за нэг 1 см квадрат талбай гэж ойролцоогоор ойлгож байна. Тэнд ирж байгаа даралтыг чинь паскалаар хэмждэг лөө. Би паскал гэж бодож ин буруу бит ягаасаа. За хүнийх за бид нар ингээд 1 см газарт ингээд нэг юм 100-аад ингээд яг шүдээр хазлаа. Тэгэхээр бидний чадвал 160 паскал гэхгүй. 1 см квадрат талбайд 160. Тий. 160 паскал. Арслан бол хүчтэй амт. Арслангийнх болохоор 1000 паскал. Биднээс бараг 6-7 дахин хүчтэй хаздаг гэсэн үг. Гэтэ Өмнөд Америкийн одоо Мин аймгийн хамгийн том нь болох Ягуар болохоор арслангаас хүчтэй хазна. Тэр болохоор 1500 паскалаар хаздаг. Ягуар бол одоо чинь Өмнөд Америкийн тэр Америк тийм материйн иддэг штэ гол ид чинь бүр шууд ус руу ороод материйг идэнэ. Гэтэ яаж идэх вэ гэхээр гавлаас нь зуугаад материйн тархийг нь тас хаздаг хөөх. Тэгээ иддэг. Тэгэхээр ягуар бол супер юм. Арслангаас бүр хамаагүй хүчтэй хаздаг. 1500 паскал. Харин хамгийн хүчтэй нь авраг загас. Авраг загасны болохоор 4000 паскал. Утгагүй. Гэхдээ 4000 штэ. Нийл мөрний материх 5000. Ингээр нийл мөрний материйн хазалт бол нэг хазуулсан бол тэнцээс амьд гарна гэдэг ойлголт байхгүй. Боломжгүй. Гэхдээ мэдээж эртнээр үед энэ одоо цагийн хамгийн хүчтэй хазалт болохоос бүх цаг үеийн хамгийн хүчтэй хазалт биш. Бүх цаг үеийн хамгийн хүчтэй хазалт бол T-Rex 8000. Зуулт нь хүчтэй байдгийн учир нь тэгэхээр яг амны тэр булчингууд нь маш сайн хөгжсөн гэсэн үг. Яа тэгэхээр 9 м/сек хурцтай панк гэж авчиж чаддаг байхгүй. Энэ яг амтны хувьд бол маш хүчтэй гэсэн үг юм. Ингээл 9 м чи ингээд том юм гэж бодвол 3 давхар барилгыг 1 секунд л ингэж хааш чадна гэдэг. Тэгэхээр чинь яг ийм хэмжээнд бол тэр чинь баг худалч гэрлийн урдаас л хазсан шүү дээ. Тийм хүчтэй байхгүй.
Гэтэ хамгийн сайн материйн амаа хамхихгүй яг тэр хазах хүчтэй байгаад амаа тэр нэх одоо ангаах тэр хүч нь маш сул. Амаа ангаах хүч нь сул. Тэгэхээр хэрв матер ингээд надтай байгаад хэрв амаа ангаачааг бол би галс материйн ингээд юуг нь тэрвэрч авч болно гэсэн. Амын нэгээ суугаад авч байна. Тэгэх юм бол миний хүчийг дийлэхгүй байхгүй. Тим сулхгүй. За. Тим сулгуур. Гэхдээ бити нэг оролдож үзээрэй. Зүгээр тийм боломжтой гэсэн үг шүү. Нөгөө канон дээр нөгөө do not try at home гэдэг шүү дээ. Тий. Бити хийх гэж оролдоорой. Тий. Гэтэ ер нь анзаарсан бол кино минон дээр бас ингээд нэг амын ингэсэн байдаг шүү дээ хүн ингээд тэр чинь үнэн баггүй. Бидний хүчийг дийлэхгүй. Сул тал нь тэр. Хэрэг ангаацсан бол харин тэгээд дуусаа. Энэ араатны тэр богино нэг дөрөв хөлтэй шүү дээ. Нэг гажинтэй. Өрөвд мөрч юм шиг гэдэг байхгүй. Гол мөрний хааныг өрөвдөд байхын чааш. Их биеийн дагуу байрсан байдаг. Нурууны арьс нь болохоор өөрөө тийм нэг хайрсархав тий. Тэгээ сүүл нь болохоор нэг гөвдрүүтэй. Хамар нүд чих зэрэг нь тий толгойн яг орой дээрээ байрладаг. Зэвүүн. Хамар нүд чих. Тий. Толгойхон яг орой дээрээ байрлана. Тийм учраас нөгөө өөрөө бүтэн биеэр усанд далд ороод гэхдээ нөгөө хамарч их нүдээ болохоор уснаас гадагшаа гаргач. Ингээд олдсны араас нөгөө чимээгүй гитэх боломжийг энэ байгалийн цохилгоо нь олгочих. Чих, хамар, хоолой нь уснаас хамгаалагддаг тийм өрөөц механизмтэй. За тус нь ярина. Матер ингээд ус руу орно шүү дээ. Тэгэхээр хамрын нүхэнд нь ингээд ус орч болно шүү дээ. Тэгэх юм бол энэ чинь цаашаа яваад ууш руу ус орох эрсдэлтэй тий. Тэнгүүд яг ус руу оронгууд нь хамрын нүхэн ингээд цаанаа нэг тусгай булчингийн тусламжтайгаар автоматар бүрэн хаагддаг бас нэг юм үүтэй байхгүй хамгаалцтай. За хоолой болохоор бас энэ чинь амаар нь ус орж болно. Хоолойхон төгсгөлд болохоор нэг хавхлаг байна. Хавхлаг нэг хаашдаг. Энэ хавхлаг нь болохоор ус залхихгүй байх үүргийг үүсгэж чаа. Усанд байгаа үед ус амруу нь орсон ч гэсэн цаашаага уушуур ус орохгүй гэсэн. Энэ хавхлагын тусламжтай. Бүгд автоматар хаагдаад явчихна. Чихэнд бас ус орохоор ядаргаад байна шүү дээ. Тий. Маш нэмгийн хайсаар бас ингээд шууд ингээд хамгаалагчдаг. Үүнийг гэтээ нөгөө юу ялаа гэд тэгж хамгаалагдлаа гэд усан дотор сонсохгүй гэсэн үг шүү. Харин ч маш сайн сонсно. Гэсэн нь бол бид нар ч болохоор чихээ таглаад ингээд ус руу орно шүү дээ. Тэгэхэд ямар нэг тодорхой хэмжээгээр бид нар сонсголын чадвар алдаж тэгэхэд матар болт гэхгүй. Нүд нь болохоор маш нэмгийн хайсаар хамгаалагддаг. Үүнийг 3 дахь зөөх гэж нэрлэдэг. 3 дахь зөөх үү? 3 дахь зөөх. Нэмгэн тунгалаг тийм нэг арьс юм. Одоо гялгаруч баг гэл ингээд ордоор нь нүдийг хамгаалах нь шүү дээ. Энэ зөөх нь тэгэхээр усны даралтаас хамгаална нүдээ. Усны бохирдлоос бас нүдээ хамгаалж. Тэгэхээр усан дотор ан хийх үед энэ тунгалаг өнгөтэй энэ 3 дахь зөөх нь нүдээ хамгаалаад гараад ирдэг болохоор матар усанд ингээд сайн хардаг хэвээрээ л усан дотор тэр нөгөө зөөхнийхэн тусламжтайгаар. Ер нь усанд тийм бохирдол байгаа, жижиг биетүүд байгаа. Тэд нар чинь нүдийг гэмтэж болох шүү дээ. Эсвэл бүр ингээд за усанд ч гэлгүй хуурай газар гараад ирэхэд энэ шороотоос нар зэрэг чинь бас нүдийг гэмтэх боломжтой тийм үү? Тэр болгоноос матар өөрийнх нь нүдийг тэгвэл цэвэрлэх хэрэгтэй болно. Тэгэхээр яаж цэвэрлэдэг гэхээр матарнд нулимсны булчирхай гэж байдаг. Тэгээд матар өөлээд байдаг нь тийм учраас. Матрын нулимс гэж. Ингээд байгаль их түнд тий энэ нүдээ одоо ингээ хамгаалах тийм гой билүү гэсэн бас тэр нулимсны булчирхай авах нь шүү дээ. Матар тэгэхээр ангаа бариад одоо идээ дууслаа гэж бодод гэтэл энэ ангаа барих үйл явц нь өөрөө маш их тоос шороогүй шавар нөгөө эдгээр бие боловч намаг балчих дотор юм чинь. Тэгэхээр чин тэр дунд нүдээ бас ингээд жоох ингээ бохирцсон хэсэг байж болно шүү дээ. Тэр нөгөө 3 дахь зөөхний гадуурч хамаагүй. Тэр энийгээ цэвэрлэхийн тулд өөлөх хэрэгтэй. Тэгээд матар хоолоо идчихэд өөлээд байдаг нь хүмүүс нөгөө шинжлэх ухааны сайн ойлгоогүй тэр үед сайн мэдгүй хүмүүс тэр үед ойлгохгүй. Тэгээ матар зүгээр өөрөө тэр ангаа идчихэд дараа нь худлаа өөлж жүжиглээ гэд тэгээд матрын нулимс унаглаа гэдэг хэлц үүссэн юм ч тийм байна. Матрын тэр нь худлаа ойлгохыг хэлээд байгаа. Энэ хэлсэн тийм учраас. Уул нэг хөөрхий тэр чинь нөгөө тэр хугацаанд байсан хоолоо идчихэд хараа тэр сонор хоёр нь бол үнэхээр төгсөгцсөн юм байна. За энэ аратан бол бүх биеэр юм хүрхвийн сэрэлтэй.
Үүний тусламжтайгаар усан дахь аливаа ингээд хөдөлгөөнийг өөрөө л ингээд зүгээр мод шиг ингээд гуйлан шиг ингээд хөвөөл явж шít усан дээр те. Тэгэхээр энэ нөгөө сэрхүүн тусламжтайгаараа хүрхүүн сэрэлтэй гэж байгаа шүү дээ. Энэ зүйлээсээ ямар нэгэн аливаа нэг жижигхэн хөдөлгөөн шигсэн усан дотор хялбархаа мэдрэх боломжтой байна. Энэ усны долгио хаанаас ирж вэ те? Нэг жоохон долгио ирчлээ гэж бодоод ямар түл хүчээр ирж вэ? Тэгвэл ингэж хүчээр ирж юмж тэрний цаана нэг тиймэрхүү хэмжээтэй биет юу нь явж байгаа юм байна да гэдэг шууд ингэ мэдэрдэг. Бараг ямар амтан ойрхон байна вэ гэж мэдрэх нь арьсаараа мэдрэх нь тий. Тэгээд эн чинь өөрөө хөвж байгаа шүү дээ. Ер нь усан дотор маш хурдан сэлж чадна. Цагт 30 км хурцтай байхгүй. Эн чинь усны амтны дунд их хурдан гэсэн. Үүнийг гэхдээ нэг сүүлнийх тусламжтай шүү дээ. Одоо хөлийн сарвун дахь бас ингээд нэг энэ хурууны хооронд одоо нэг хальс байгаа шүү дээ, нэг сарвуу хооронд. Энэнгээрээ ер нь ихэнх амтны сэлдэг гэж одоо матар жишээ нь энэнгээрээ хурдан авдаг гэж бодвол энэ өчүүхэн бага хувийг л хэлсэн. Ер нь л яг сүүлийг 100% гэж ойлгож баг бороохгүй те. Тэр хурд мурдаа авахд. За, усанд ямар ч доошоогүй бүтэн шумбоо орно. Болон орохдоо хүртэл ямар ч доошоо бүл бал гэх гулсаад орч чадна. Гэхдээ нөгөө өөрөх уушинд байгаа бүх агаарыг гаргах чад тэгээ ордог. Ямар ч агаарг болоод ингээд хөвчлэн 2-3 минут шумбаж чадна. А гэхдээ хэрв цаац чинь хүсвэл гол мөрний хаа маань өөрөө хэрв хүсэх юм бол 30 минут ч байж чадна. Тэрч байтгай туршилтаар үзэхэд 2 цагч байж чадсан. Яг л нийлийн материйн зүрх нь 4 юм юутай тасалгаатай. Тэгэхээр ингээд нөгөө хүчил төрөгчөр бүрэн хангадаг ер нь өөрийгөө одоо тэр хугацаанд ингээд тэгээд биеийн бодисын солилцоо гол нь бас үүний нөлөө удаашруулж чаддаг байхгүй. Тэгээд заавал нэг ингээд юмд те нэг агаар надад хүчил төрөгч хэрэгтэй нэ гэдэг тийх шаардлагагүй бодисын солилцоогоо өөрөө удаашруулж байгаа байхгүй. Хамгийн сонирхолтой нь амьтад өвөл нэг за өөрийнхөө энергийг нөөх гэж юм ичдэг дээ. Тэ. Матар гэхдээ матар харин эсрэгээр зуны 5-аас 8 дугаар сард хамгийн халуун үеэр ичээнд ордог. Ичээнд орох нь бий зүгээр. Амар тийм халуун зун бий боллоо гэж бодвол тий. Ирэг дээр ингээд нүх ухаад одоо энэ иргэн тойронд нүх ухаж агаад тэгээд тэр ухс нь тэр харанхуй сэрүүн нүхэндээ ороод зүрхний цохилтоо амьсгалын тоогоо цөөлөөд тий ингээд сар 2 сар 3 сар ингээд зүгээр байждаг. Цаг нь ирэх хүртэл нөгөө хүчээ нөөж байгаа байхгүй. Гэхдээ үүний шалтгааныг их тайлбарж байгаа. Уул нь энэ чинь халуун орны матар тий халуун болохоор ягаад халуунс цухтаад байна гэдгийг тайлбарлая. Ер нь бүр эртнээс игэвчүүд тий энэ чинь 6000 5000 6000 жилийн соёл иргэлтэй шүү дээ. Эртнээс ер нь уугуул иргэд за ер нь игэвчүүд л тий голын ирэг дээр хэрэг амаа ангаас ингээд матар ингээд таарах юм бол амаа ангаацаа ингээд байж ивэл ер нь зүхтах гэж их яардаг юм байна. Яг л эртнээс ажилласаар нэг зүйлийг ойлгоцсон. Нийл мөрний матар одоо энэ эвэр наранд бие шаарч хэвтэх дуртай. Гэхдээ энэ нөгөө бие организмын дулаанаа зохицуулах чадвар үнэхээр сул амт юм байхгүй. Өөрийнх нь дулааныг зохицуулах чадвар. Бид нар бол өндөр штэ. Халуунч байгаа, хүүтэнч байгаа л тэ өөрсдөө дулааныг 36-7 хэм ингээд байлгаад ич чадна. Энэ амт чадахгүй байхгүй хөргийг сул. Яг тэр матар хөлсний булчирхай байхгүй. Хөлсний булчирхай байхгүй учраас биеийн халуунаа нөгөө гадагшлуулж сэрүүсэж байгаа нь тэр амаа ангаас хэлбэрхгүй. Хөөхөд тэр амаараа сэрүүсэж чинь гэсэн үг үү? Тий. Өөрийнх нь бие халууныг гаргаж яахгүй чааваас. Наа чи маш сонирхолтой байна л да. Ягаад тэгэхээр эртний Египтийн нөгөө шашин шүтлэгт нийл мөрнийг матар бурхан болох Собыг өөрийн хөлснөөсөө бий болгосон гэдэг. Гэтэл хөлс байхгүй юм байна шүү дээ. Харин хөлсний булчирхайг байхгүй. Яг нулимсаар бий болсон ч гэж бас бодож байна тий. Тэгэхээр халуунд та хэрвээ аялж яваад амар том ингээд тэ амаа ангаас нэг матар хөвчөөл тэр бол зүгээр тэ ингээд нэг таныг идэх гээд байгаа юм биш. Хөөхөн амт байж ядж байгаа тэр ихгүй нэг халуунд. Тэгээд гадаа бүр халуун болохоор чинь дотор халуунтай адилхан бүр ингээд халаад хаар чи яах вэ? Ичхээс өөр аргагүй. Шалтгаан тэр ихгүй. За халуунд матар ингээд мэдээж амт юм чи унт шүү дээ хөөрхөн амтаа. Тэгээ нэг зүүдэлгэлгүй ээж тэгээ тоглож яана гэд. Тэгж явах та. Гэхдээ бас амаа ангааж унтна. Унтахтаа бас амаа ангааж унтна. Тэгвэл яг ойртод ингээд сонсох юм бол нэг хазуучгүй шиг сонсох юм бол нэг нохоо ингээд нэг айхалцсан унтчихийдэг дээ. Яг тийм чимээ гарах бол.
Нохоо халуусаараа ингээл амсгалан дээрдэл агилдаг шүү дээ. Тэрэн шиг чимээ гаргаад удаж байгаа юм. Тэгээ нохоо ер нь ингээд давхиж мөхөд тэгээд нөгөө ингээ хилээ ингээд унжуулаад тэр чинь амаангаад байдаг шалтгаанч тэр их халууныг тэгж одоо гаргаж авахгүй бас. Бас биеийнхаа температурыг зохицуулж байгаа юм байна тий. Ер нь нийл мөрний матар энэ гол усны дулааны хэмд их онцгой ач холбогдол гэдэг юм ба. Өөрөө гол усны хаан учраас өөрийнх нь байх газраас их те одоо тэдэн градус байвал илүү зохимжтой гэж үзгэнэ шүү дээ. Хаан хүний тийм одоо ёсоор. Бурхны ёс. Тий. Хэрвээ усны хэм 20 хэмээс дээш дулаан тавил за яг болж ийн гэж үзсэн те. Харин 20 хэмээс жоохон дотгошоо бол одоо яг үүрээр бол яг 19 сард бол яг энэ хавийн нийл мөрний ус бол одоо 20 хэмээс доош байгаа шүү дээ. Тэгээ энд матар байхгүй байгаа шалтгаан тэр. Тэгэх юм бол за энд гэхдээ матар байсан гэж бодъё. Тэгэх юм бол яваал өгнө. Ингээд зүгээр хөөрхөн амт нөгөө дөрвөн жижиг гүйлэр ингээд яваад өгнө. Өөрөө газраар. Гэхдээ тэр төсвөр төвчэн тунд ажгүй шүү. Ойролцоогоор 25 км газрыг тэгж явж байна. Их газар дээр. Усаар биш. Биш. Сайн байгаа. Нөгөө илүү дулаахан ус олохын тулд. Тийм байна. Тэр их төвчээртэй юм байна ер нь. Тэр чинь 1 тонн биеийг 25 км чирж явна гэж цоолоо. Аимшигтэй байхгүй юу? Манай чинь энэ нэг тэ 60 70 кг 80 кг бие авч явах гэж нэр яадаг. За нийлийн матар бол биеэр том, авир нь их догшин тул хүн рүү дайрах магадлал гэхдээ их ихтэй. Голын хөвөөгөр ингээд явж байгаа хүн рүү дайрна. Голын гармаар ингээд гаталж явж байгаа хүн рүү дайрна. Тэрч байтга усан госос ингээд хөлөө ингээд унжуулсан яваа хүний бол хөлийг нь хав гайл зугаал тэгж дайрах тохиолдол маш их гарна. Ер нь энэ үлэмж том биетэй энэ нийл мөрний матар завин дээр байгаа шүү хөлөө унжуулаагүй тэр хүн рүү дайрах тохиолдол гарна. Ер нь усны холбоотой ажил хийдэг хүн ялангуяа загасч юм уу те. Тэгэхээр энэ эрсдэл маш их хүртдэг гэсэн үг. Мэдээж анчид, жуулчид, аялагчид матрын идэж болох нь бол түгээмэл. Гэтэ олон тохиолддог байна шүү. Тэгэхээр нийлийн матар хүнээс огт айдаг юм. Тийм байна. Огт айх. Хүнийг ер нь идэж тижээлээ гэж харна. Зөвхөн хайдаг биш хүнийг хүртэл. Тэгэхэд шон бол тэхгүй шүү дээ. Баар арслан хүнийг идэж тижээлээ гэж хэлдэг зээж харах. Боломж олвол идэх. Гэхдээ идэж тижээлээ гэж хардаг байна. Матар бол хүнийг идэж гэж харна. Зөв. Тэгэхээр бид нар хизээч матрыг тий ямар нэг айлгчсан тохиол баг байхгүй гэсэн үг хүн ер нь. Ялангуяа үр зулцаа хамгаалж байгаа матар бол маш аюултай. Ойртох гэж орцсон хямгаах ч гэдэг. Усын хурлын гүшүүн байсан ч тэгээд мэдрэлтэй тахтай. За тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчтай хэлцүүлье. За маа дээлтэй хэлгээд энэ маань одоо их олон орноор үргэлжилж байна. Мэдээж энэ чинь жил болго явагдана. Хамгийн гол та бүхэн бидэнтэй нэгдэж болж ш. Тэгэхээр яг энэ удаагийн дээлтэй хэлийг онцгой учир холбогдолтой. Яг бол бид хүн төрөлхтний түүхэнд хамгийн эртний соёлын хэрэгслээр ирчээ та. Бид маш олон зүйлийг үзлээ. Египтийн тэр гайхалтай үндэсний музейг үзлээ. Үнэхээр гайхалтай тийм. Бүх юм нэг оригиналаар. Одоохондоо нөгөө бид нар сайн хөгжөөг болохоор бид нар ингээ хурж мурж үзэх боломжтой тийм. Хүрээ дээр нь гараад тэрж байгаа зураг авахуулаад тийм. Тэгээ бид нар бас эртний яг одоо бид нар Люксор гэж хат буюу ер нь эртний фараонуудын нийслэл хотод ирчээд байна. Энд бид нар гайхалтай сүм үзлээ. Тэгээ яг гол нь нийл мөрний ирэг дээр бид нар сууж байна. Яг энэ аяллыг тэгэхээр бидний ивент цэцэг компани гэж байна. Тэр бол энэ Монголын ууган чарааруулах Боргоо брэнд. 1927 онд. Тэгэхээр одоо 2 жилийн дараа 100 жилийн байна бол. За Боргоог бол юм холбоотод орсомж ярих юм бол нэг хитрхи 20 жилийн ингээд үйл явдал үргэлжлэх учраас энэ дунд хоёрын нөхөрлөл 20 жил үргэлж. Тий. Би нэг клуб ажилладаг байхад паб ажилладаг байхад л маах бүр зөвхөн Боргоо зардаг байсан. Үе би 2004-өөс 2006 оны хооронд. Тэгэхэд маах апогоос бид нарт амар гоё хөргөж бэлгэлж ийсэн. Та нар Боргоо гоё зардаг шүү гэдэг. Гэтэ удахгүй бид нар бас зарна шүү дээ. Яа тэгэхээр Од Мөндөр гэдэг клуб тий кафе удахгүй нэгдэн удахгүй гэдэг нөгөө 2 жилийн дотор гэсэн үг шүү. За тэгэхээр Боргогийн хамт олондоо баярлалаа. За матар нийл мөрний матар тогтун устай элсэрхэг эрэхтэй гол усанд амьдардаг энэ матар хөөрэ газар буюу гол уснаас хольж таарлах нь бас бий. Энэ нөгөө амьдарч байсан гол усан ширгээд ч юм уу эсвэл ус нь хэд хүүтэн байгаас ч юм уу те өөр газар хайж байгаа матар гэж ойлгоорой. Тэгээд аялж явж байгаа матар. Гол төлөв хевлэр ингээд гулсаж байгаа мэт ингээд мүлхээ явах ч гэсэн.
Гэтэ шаардлага гарвал цааш чинь бие газараас хөндөрүүлээд нөгөө жижигхэн дөрвөл дээрээ богино зайд гүйж чадна. Цагт 14 км хурдж чадна. Тэгэхэд бид нар чинь цагт ингээд зүгээр алхаж чад 5 км/цаг уртаа бид нар алхдаг шүү дээ. Тэгэхээр тэрнээс 3 дахин гэхээр бас л энэ гачин амтны үед гэхэд хурдан байгаа хэрэг. Тэ? Нэг жоохон хүүхэн бол матар нийлүү хурдан гүн гэсэн үг шүү дээ. Тийм байна. Тэгэхээр аюултай бол зэрэг. Эдэрч тижээлийн тэгэхээр гинжин холбооны хамгийн дээр нэдэг. Гэтэ хүнийг их тооцоол да. Хүн бол бүх твийн эдэрч тижээлийн янз бүрийн гинжин хэлхээний хүн бол хамгийн дээр нөө. Гэтэ бид нар болохоор гинжин хэлхээний нэг хэсэг биш болчлаа л да харамсалтай. Эдэрч болохоор гинжин хэлхээний ноён оргил болохоос хүн бол энэ гинжин хэлхийг тасдаг лавдан болчиход байна. Тийм байна. Гэтэ яг бид хичээвэл зарим тасарсан гинжиг бид нар гагнах боломж байгаа шүү дээ. За тэгэхээр замдаа таарсан бүгдийг эздэгэ гэсэн үг матар. Эдэрч тижээлийн төрөл зүйл нь маш олон. Нас нь ахиж би энэ бүр томорхон ирээд илүү их идэх болж илүү том ан агнадаг болж гэлээ. Залуу матрууд бол яг хуу загас шууд өдөхнөр хооллоод өөрөөсөө болоод идэг. Гэтэл нас ахихын ирээр нөгөө би энэ 6 м болсон. Нөгөө 1 тонн жинтэй болсон. Тэгэхээр чин тэр зүгээр загас шууд идэрч өөрийг нь тэр их энерги нөхөж чадахгүй. Тэгэхээр голыг гатлах гэж ирсэн те одоо ирээн тах одоо сүхэр зээр гөрөөсийг онж идэнэ. Хаяа бүр зааны тугал идэнэ. Заач идэнэ. Анааш идэнэ. Усны үхрийг ч идэнэ. Арслан руу бүр мэдээж дайраад идэнэ. Бүгдийг идэнэ. Тийм ээ. Бүх итчтэн болох гэдэг юм тийм. Нүд хамраа бусдыг ингээд энэ ч нөгөө усаар далдлан тэг ингэж явж байгаа л тэгэл гинт үсрэл хоромхон зургийн дотор л ангаа маш хурдан байна. Тэгээ усан дотор бол энэ оруулжвал чинь усны хөдөлгөөн супер үнэхээр хөдөлгөөнтэй тэгэхээр самбаатай түүнээс аврагдах найдвар гэр усан дотор орчуулбал байхгүй. Олцоо ингээд 1 тонны хүчээр хазна гэж төсөөлөл амар байна шүү дээ. Тэгэд усанд нөгөөдүүлээ бахардуулан живүүлэх гэж их оролдоно. Олз руугаа ойрын зайд дөхөж очсны дараа л довтлоо шүү дээ. Тэр нь холоос нэг дайраад байхгүй. Ингээ гитэж очиод ид шин түүнээс 2 м ойр зайд ойрч ирэхийг хүлээгээл байж байна. Тэнгүүд уснаас гарч ирээд тэр 100 нөгөө очих хурд нь секундэд 12 м/сек гэхгүй. Тэр 1 секундэд 12 м явах хэмжээний тэр одоо зайг л одоо 2 м хүрэхгүй хугацаанд танк гэж барьж байгаа. Бууны самшиглах юм шиг бараг л. За гудалж юм зүгээр. Тэгэхээр нөгөө National Geographic-ээр энэ төр гардаг шүү дээ тий. Ангаа ус руу татаж оруулах гэдэг нь усан дотор өөрөө илүү хүчтэй учраас тийм эргэлдээд идэм билж дээ. Сүүлээрээ эргэлдээ. Харин тэгэхээр яг голын ёроолоосоо өөрөө арын хөлөөрөө тийрээд тэгээд сүүлээрээ хурдан аваад олз руугаа чиглэн ингээд үсэрдэг гэсэн. Тэр мөчл гайхалтай. Хурд хүчний зэрэгцээ мэдээж энэ усан доор удаан хугацаар нөгөө байж чаддаг нь өөрөө тэр нөгөө нийл мөрний матруудыг нөгөө том ангаа агнах боломжийг олгоод байна. Хамгийн зөв нь матрууд нэг нэгнээ их гоё твчин болсон. Яг юм ам байгаа үед бие биендээ саадуулахгүй. За маа зулаа маань агнах чинь да за зандаа агнах чинь маа ганууш агнах чинь бие бинийг ингээ хараад тэрвш ингээ бас хорж мордоод байгаа. Бөөгнөрж очдөг гэхгүй юм тийм. Ингээд цаад чинь анх их чинь да гэд тэгээ бие бинийг сайхан ингээд туслаад чимээгүй ч. Харин олзоо яасан бол мэдээж хэрэг бас бид нэр олсноос л доо гэх те хувааж идэх мэдээж тохиолдол гарна. Ер нь бол бүр том эдшийн төлөө бүр хамтран ажилдаг гэж хэлгээд буруудахгүй. Нөө тэр дугааг нь бас энэ би за тэгвэл надад ойрч магадгүй, зулаач ойрч магадгүй, маа ганууш ойрч магадгүй шүү дээ. Бид нар өөрсдөө нийл бүрний матар гэж үздэг. Харин яа тийм гоё надад бүгдээрээ ингэж чимээгүй байгаа нь бидний хинийхэн ч өмнө ойрч магадгүй учраас энийг хамтын ан гэдэг. маш ухаантай амьдтай. Тийм бааз. Нийл матрууд, нийлийн матрууд эдшинт шүдээ ингээд шигтгэн зоодч тогтоодог ч гэсэн. Гэтэ зажиж болж чадахгүй. Яг л энэ чинь буцаад энэ хүч нь бага штэ. Тэгэхээр маа нэг хамгсан бол одоо энийг улам ингээд 100-гаал энэхээс нэг ингэчүүл тэгээд байхгүй болно. Гэтэ энэ дутагдал биш. Зуултын хүч нь тэр эдшийн тэр мах байтугай тий ясыг нь хүртэл жижиглэн хэмэглэх чадвартай тийм хүчтэй учраас ерөөсөө зүгээр хэсгээр нь ингэж юу гэдэг чинь орлоо тэгэл усан дотор эргэлдлээ нөгөө махан зүгээр тас гэл иш ингээд бүх мөч нь ингээд тасраал тэгээд нөгөө матруу чинь өөртөө олцоо хуваагаал иччих. Тэр шиг зайлш байж чадах шаардлага. Залгиддаг юм байна те хэсгээр нь. Тий. Ингэж ажиллахгүй болцсон. Залгин тий. Ходоодны хүчил бүгдийг задлах чадвартай. Тэр учраас бүхлээр орсон мах
ингээд зүгээр шууд шингэнэ гэсэн үг. Тэр чигтэн залгин нэр. Яг зайлшил мэжлээд тансаглана гэж байна. Тийм байна. Тэгэхээр maaхан хаан болно гэвэл одоо бас бити цайжлаар мэдэрчдэг. За. Матарнууд ингээд хамтарч ан хийсэн бол нэг нь эдшийг нь тогтоон барьж, бус нь өмг махаа дороо эргэлдэн тастай эздэг. Үүнийг яг үхлийн эргэлт гэдэг. Үхлийн эргэлт гэж нэрлэдэг. Яг зулаагийн төрөлдөг энэ эргэлтийг. Бээр бага амьтдаг бол харин бүхлээ нь хайр найргуул зэлгэн. А томыг нь тасаж хувааж идэнэ. Хэрвээ дөмөгхөн ан хийж ходоодоо дүүргээд нэг нь тавчсан бол ингээд дайж довтлохгүй. Тийм хомхой зан түнд байхгүй. Ер нь ингээд садгал үедээ тэгээ байж тэнд идчихэл байнаас босна гэдэг. Хажууд нь эсвэл хичнээн их амьтад байгааз зээргөрөөс бичиж байсан ч тоож харахчгүй. Өсгөр лан хийнэ тий. Ер нь сайтар тарга твээр өөх тусаа авчих юм бол ер нь маш удаан хугацаанд тэгээд нэг байнга ан хийгээд байхгүй нэг хай жоох юм мэдчихэл чинь бүр маш их хэмжээний том ингээд ан хийжвэл нэг судлаач гэсэн мэл бүтэн жилийн турш тэр жижиг сажиг юмар идэл явчихдаг гэх тэгээд л бүр яг тэрэнд нь итгэх гэхээр амарцсан тэр гэтээ тэр судлаач хүн мэдж л байгаа байлгүй нэг ясандаа нэг хэмнэлтийн горимж шилжлэг гэх тэгээд яриадлаа том биетэй нийлийн матрууд бол чулуу залгина эдгээр чулууны хэмжээ нь янз бүр жижиг том тодорхой хэмжээний чулуу залгичаад тэр нь болохоор усан дор энэ бие ингэж хянахад тэр нөгөө тусалдаг ба. Ингээд нэг бол хит хөвчгөөд хит их чулуу жившгээд яг тодорхой хэмжээний ингээд усан дор яг өөрийг нь зөв байхад яг ингээд энэ залгисан чулууд нэмжтэй. Хүндрүүлж үрдэх үсгэж юм гэсэн үг тийм. Мөн энэ чулуунууд нь нөгөө залгисан махыг жижиглэн бутлахад нь тусалж хоол боловсруулах явцыг нь хөнгөлж өгдөг тийм ач холбогдолтой. Гадаад нь тийм байна. Тэгээ чулуун ингээд хоолыг нь боловсруулдаг. Бутлах хийж том жижиг янз бүрийн чулуу залгиж юм чинь. Бодлого шиг гэдэг. За үржлийн үед болохоор эргэгчин матрууд нь янз бүрийн хөдөлгөөн хийгээд нөгөө эмгэгчэнтэй таалагдах гад янз бүрийн мэдээж аваа гаргана. Ингээ анхаарлын цэцэх гэдэг шүү дээ. Тэгэхээр нийл мөрний матрууд хамгийн дуу ихтэй тийм хөвлөөр явагчаар нэгт ордог. Хамгийн дуу ихтэй хөвлөөр явагч. Амаараа 5 дуу янзын дуу аваа гаргана. Тэр амаараа л гаргана л та өөр юу гарч ирэх. 5 төрлийн дуу аваа гаргана. Эмгэгчэндээ таалагдах гэж бүр ингээд нэг сони арсан шиг нохоо шиг архирах тийм чимээж гаргана. За ингээд нийлийн матрууд эргэгчин 3 м, эмгэгчин 2 м хүрэх үед буюу одоо ингээд зулцаг байжгаад тэгээд 10-аас 12 наснда гэсэн үг. Ингэж 3 м 2 м хүрэхэд 10-аас 12 жил зарцуулсан шүү дээ. Яг ингээд үржилт ороход бэлэн нас минь хүрчээ. Тэр удажчаас бас тийм байна тий. Урт насалдаг амтна. Тий. Эрэгчин том биетэй байх тусмал ер нь эмэгчин матруудын таалалд нийцсэн. За тэгэхээр эрэгчин бүр биеийн том байх тусмал эмэгчэндээ таалагддаг байх. Тийм байна. Тэс нөгөө байгалийн шалгуурлын сүрлэг хүчтэй амтан гэдэг үгнээс. За ингээд эмэгчэндээ таалагдлаа. Заадуулч нөгөө ажиллаа хэлээ. Ингээд өндөгөө 9-өөс 12 дугаар сарууд гаргадаг байна. Тэгэхээр энэ их учиртай. Нийлмөр нь 6-аас 9 сарын хугацаанд нөгөө энэ хооронд үердэг байна. Тэгээд 9 сард энэ үер дуусна. Жил болгон ингэнэ. Тэгэхээр өндөгөө яг үер дуусны дараа гаргадаг байна шүү дээ. 9-өөс 12 дугаар сард. Үүрээ тэгэхээр голын элсэн эргийг сонгоод тэгээд застдаг байна. Үржлийн улирлаас 2 сарын дараа эмэгчин матар тэр голын эрэг дээр 50 см орчим гүн ухаад тэгээд 40-оос 60 ширхэг өндөг гаргана. Тэр нүхэндээ олон өндөг гаргах юм байна тий. Олон 40-оос 60. Өндгөө гаргасны дараа эмэгчин матар 3 сарын хугацаатаар тэр өндгөө ингээ ер нь булаад 3 сар болгож. Энэ хугацаанд өөрөө тэр нөгөө булсан тэр өндгөнийхөө яг хажууд нь байж байна. Энэ газар ойрц хямгаагч дайран тавтал. Их нь хичнээн их хамгаалдаг ч гэсэн гэхдээ энэ бага хугацаанд хаа нэг тийш холдох нэг юм гарнаад байна. Хоолнд идэх гэж юм уу. Энэ хооронд гэхдээ өөр амьтад үүрийг нь сүүлдэх тохиолдол маш их гардаг. Ямар амьтан ба? Янз бүрийн амьтан байна. Хөө тэр өндөг эздэг. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Нэр ямар амьтан байж лээ те? За юу шуунууд байж болно. Шуунууд ч бусад амьтдын өндгийг хагалж уургийг нууж иддэг. Могоо ойж болох юм те. Эсвэл одоо нэг хярс мэрсэрхөө нэг амьтан байдаг за нэг жакал макал гэх. Тэд нар ч бол ер нь өндөг идэж штэ тий. Гэхдээ ер нь бол өндгийг ер нь ах чинь бүх амьтад идэн тий. Уург гэдэг нь идэж байгаа учраас. Сонирхолтой зүйл гэвэл өндөг өөрөө дотроо байхдаа зулцгана чимээ гаргаж эхэлдэг.
агарааг баг та. Энэ нөгөө их матарт өндөгнөөсөө бид гарахад бэлэн болж байгаа шүү. Үүрээ эвдэж бидний гарах замыг чөлөөлж өгөөрэй гэсэн тохио. За. Бяцхан матар болохоор ердөө 30 см урт. За гарын алгаас жоох урт. Ингэж тэгэхээр шунгах нь байгалийн цохилгоо юм шиг байна. Өндөгний хальс нь нэлээд зузаан байдаг. Тэгэхээр их матар нөгөө өндөгний хальсыг эмтлэх эсвэл үр зузгааг гэмтэх аюултай шүү дээ. Тиймээс үр зузганы хушууны үзүүрт нь тийм нэг хушуун болохоор үзүүрт нэг эвэрнүүцтэй бий болсон ба. Энэнгээр ингээд цоолоод тэгж жагаад нөгөө ихэнд туслаач юм ингээд өндгийг хагалдаг юм шиг байгаа юм л та. Ямар ч энэ эвэрнүүдийн тусламжтайгаар зузаан арсыг эвлээд өөрсдөө гарч ирж байгаа. Зулганы хүүс нь маш сонирхолтой. Генетикээс хамаардаг. Агаарын дулааны химээс шалтгаална. Хэрвээ агаарын хим 31 хим болон түүнээс дээш байх юм бол эрэгчин матар төрнө. Үүнээс доош байвал эмэгчин төрнө. Ямар сонирхолтой. За ингээ матрын зулзах эдэрч тижээлийн гинжин хэлхээний хамгийн ёроолын амтан гарч ирнэ. Эдэрч тижээлийн гинжил хэлхээ. Уул нь аав ээж нь хамгийн ноёор хэлнэ гэж. Дурын амтны эдэрч болох аюултай. Их матар тэгэхээр энэ аюулаас хамгаалахын тулд амандаа байрлах тусгай хөндөд үр зулзгнуудаа хийгээд ийшээ зөөдөг. Кенгуру гидсэнтэй идэг шиг амандаа зулцгаа хийгээд зөөх юм. Ам нь нэг ёсны үр төлийнх нь өлгийг. Ингэхдээ амаа нэг 5 см орчим хагас нээлттэй байхаар ингээд хаац ингээд явж идэг. Үүнийхээ хүчинд нэг удаадаа нэг 20 зулзах ямар ч юм гимтэж бичлэхүүгээр ингээд өөрөө зөөж явдаг. Их матар ингэж хит удаа зөөх бөгөөд энэ хооронд бус нь эрсдэлтэй нөхцөл тэгэхээр үлдэнэ. 40-60 байгаа учраас ер нь эхний сар нийт төлийн талаас цөөн амьд үлддэг байна. Нэгэн сартай эргэн тойронд нь аюул битүү байсан ч гэсэн гэхдээ араат нь л араат. Агнж алах ёстой тэр мэдрэмж тэр жижигхэн зузаг эдис болгонд нь суусан байдаг болтой. Өөрөөсөө жижигхэн битээ мэлхий загас шавж хорхоо гэд хөдөлж байгаа бүх зүйлрүүд айрна. Тэр зулзаг. Нэгэн сартай ирнэ. Ингээд их матар үр төлөө 2 жил хамт яг хажуудаа ойлгоод бойжулж байгаа. 2 жилийн дараа тэд 1.2 м урттай болж ихээсээ холдоо явах болно. Ингээд насаар ахимаг, биеэр том матарнууд амьдрах газраас аль болох тэд нөгөө залуу матрууд зайлсхийгээд өөр тохирсон газрыг хайж явдаг. Ингээд нийлийн матар дунджаар 45-аас 50 жил амьдрна. Мөн сайн ажиллахад зарим матар 85 нас хүрсэн тохиолдож байдаг. Бараг хүн шиг насалдаг байх юм шүү дээ. За ингээд нийлмөрний хөвөн дэрс зулаа битгаар нийлмөрний матар гэдэг энэ сэдвэр яг студидтэй байх бид нар гоё. Гэхдээ бүр яг энд байх илүү мэдээж гоё. Бид нар илүү их ойлгож байна. Яг энэ аялах боломжийг олгосон Грэс Эстарын хамт олд үнэхээр баярлалаа. Бид 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр Египт явхад энд одоо хэддэх хоног дээр явж байгаач мэдж байгаа юм байна. Өдөр болгон гайхалтай байна. Бид нэг янз бүрийн гайхалтай эртний соёл ирэлттэй танилцж байна. Гайхалтай буудалд бууж байна. Ер нь өдөрт хэдэн удаа хоолнд орж байгаач бүр мэдж байгаа юм байна. Тэр болгоныг энэ Грэс Эстарын хамт олд үнэхээр сайн зохион байгуулж байна. Тэгэхээр та бүхэн Египт явах юм бол Грэс Эстар Монголиа компаниар заавал үргэлжлүүлээрэй. Мөн ер нь хаашаач явсан. Бид нар энэ компаниар зүүн даад хүртэл явлаа. Аялал болгон ямар ч асуудалгүй бүр боцсноос гайхалтай үргэлжлэж байна. Тэгэхээр Грэс Эстарын хамт олондоо баярлалаа та бүхэн. Тэгээд ихийгээр нэг аялье гэвэл энэ компаниар хандаарай. За ингээд өнөөдрийн дугаар хамт ивент цэцэгч маань Borgo брэнд байлаа. За баярлалаа зулаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.